Энэхүү бүлэг сэдвэрээ бүгдээрээ цахилгаан статикийн тухай авч хэлэлцээ. Ингээд тухайн сэдвээ бүгдээрээ цэник ба цахилгаанч үзэгдлээр эхлүүлье. Байгальд хоёр төрлийн цэник байна гэсэн байна энэ дэр. Эерэг ба сөрөг. За яагаад вэ гэвэл бодис юунаас тогтох вэ гэдэг асуултаас эхлүүлж болно. Бүгдээрээ бодис бол мэдээж молекулаас тогтно. Молекул маань цаашлаад атомоос тогтдог. За энэ бол тухайн биеийг бүрдүүлэгч хамгийн жижигхэн тулгын чулууг ойрхоноос авч үзэх юм бол голдоо цөмтэй түүнийг тойроод эргэж байгаа электроноос бүтнэ. Энэ бол электрон, энэ бол цөм байх нь атом маань. Ийм бүтцтэй. Цөм дотор нейтрон байдаг. Мөн протон байдаг. За энэ хоёрыг ингэж бичиж байгаа. Нейтроныг харах юм бол тэр маань цахилгаан сармаг, харин протон маань өөрөө цахилгааны эерэг цэнэгтэй, электрон маань сөрөг цэнэгтэй. Ингээд альва биеийг бүрдүүлж байгаа хамгийн жижигхэн тулгын чулуу маань угаасаа хоёр төрлийн цэнэгтэй учраас байгаль дээрх цэнигийн тоо маань 2 байдаг байна. Ингээд тухайн атомыг дахиад авч үзэх юм бол тэр цөмд байгаа тэр протоныг бас салгаад явна гэдэг нь тийм ч амар зүйл бол биш. Харин хин тухайн атомыг орхиж явж чаддаг, салж чаддаг вэ гэвэл электрон. Нэг атомоос нөгөө шилжиж чадна, буцаад нөгөө нэг атом дээр нэмэгдэж бас нөгөө атом дээрээс хасагдаж хайж явж чаддаг нь электрон байх нь. Тийм учраас үүнээс хойш бүгдээрээ цахилгаанч үзэгдлийн тухай ярьж байхдаа электрон ер нь ингээд наашаа цаашаа шилжээд байгаа юм байна гэдэг энэ маш энгийн логикийг ойлгочих эхлээд. За энэ дээр үргэлжлүүлээд ингэж бичсэн байна. Электрон алдсан бие эергээр, электрон авсан бие сөргөөр цахилгаанчна гэж хэлсэн байна. Үүнийг ойлгохын тулд дараах абсурд жишээг бүгдээрээ авч хэлэлцээ. Энэ бит байлаа гэж бодоход энэ бит дээр 3 протон, за эерэг цэнэг гэж 3 сөрөг цэнэг байлаа гэж бодъё. Энэ боломжгүй. Гэхдээ та бүхэн ойлгомжтой байх үүднээс энийг авч байгаа шүү. За тэгэхээр хэдэн протон, хэдэн эерэг цэнэг байсан бэ гэвэл 3. Энэ маань тэнцүү тоогоор сөрөг цэнэгийнхээ тоотой тэнцүү байна. За ийм эерэг ба сөрөг цэнэгийн тоон тэнцүү байх юм бол үүнийг бид нар цахилгаан сармаг гэж ярина. Залуучуудаа. Ямар нэгэн байдлаар энэ бит дээрээс нэг электрон нь түүнийг орхин одлоо гэж бодъё. 2 электрон энэ маань бага тоогоор 3 протон ийм болчлоо. Тэгэхээр энд эерэг цэнэг маань тоогоор давамгаалж байгаа учраас энэ тохиолдолд бид нар тухайн биеийг эергээр цахилгаанцсан гэж ярина. Яг эсрэгээрээ 2 электрон нэмэгдээд ороод ирээ. Энэ тохиолдолд 4 электрон маань тоогоор хинээс их вэ гэхээр 3 протоноос их болоод явчихлаа. Энэ тохиолдолд бид нар юу гэж хэлэх вэ гэвэл электроны илүүдэл буюу сөрөг цэнийг илүүдэл сөргөөр цахилгаанцсан гэж хэлнэ. Тэгэхээр альва бит маань эергээр эсвэл сөргөөр цахилгаанцсан байна гэдэг маань аль цэнийг давамгайлж байна. Эсвэл аль цэнийг дутж байна. Тэрүүгээр л тодорхойлогддог ийм асуудал байх нь. Энд бас нэг зүйлийг санах хэрэгтэй нь юу вэ гэвэл энэ зөвхөн электрон нааш цаашаага нүүж тухайн одоо битийг атомыг орхиж одож чадна гэдгийг бүгдээрээ ерөөсгөөдөө мартаж болохгүй. Цахилгаанч үзэгдэлтэй холбоотой бид нар мэдээж дамжуулагч болон тусгаарлагч ярихгүй бол болохгүй. Дамжуулагч маш энгийнээр цахилгааныг дамжуулдаг, тийм ээ. Тусгаарлагч маань цахилгааныг тусгаарладаг гэдээ ойлгочих. Учир нь дамжуулагч дотор цэник маань чөлөөтэй урсч яадаг бол тусгаарлагч дотор ийм урсдаг цэник байдгүйтэй холбоотой байх нэ. За мөн дамжуулагчийн илүүдэл цэник зөвхөн гадаргуу дээр байрлана гэж хэлсэн байна. Үүнийг ойлгохын тулд бүгдээрээ дараах нэг ийм дамжуулагч бөмбөлгийг авч үзье. Электроны илүүдэлтэй байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энэ электроны илүүдэл буюу сөрөг цэнэгүүд маань тухайн дамжуулагчийн гадна талаар ингэж жигд тархах нэ. Энэ дотор бол байхгүй гэсэн санааг энд илэрхийлсэн байна. За тэгээд цахилгаанч үзэгдэлтэй холбоотой бүгдээрээ ярилцаад эхлэе. За цахилгаанчна гэдэг маань эерэг эсвэл сөрөг цэнийг илүүдлийг одоо хэлж байгаа юм те. Тэгэхээр энэ цахилгаанч үзэгдлийг бүгдээрээ хэрхэн яаж бий болгож болох вэ гэхээр хэд хэдэн аргачлал бий. Тэрний нэг нь үрэлт, хоёр зүйлийн хооронд нэг үрэлцүүлнэ гэсэн санааг. За тухайлбал энийг одоо ноос гэж бодчих. Энэ ноосыг одоо хуваар үрэх, эсвэл ноосыг шилээр үрэх ч юм уу. Энэ тохиолдолд нэг биеэс нөгөө рүү юу шилжиж идэг вэ гэхээр электрон шилжиж байдаг. Электроны илүүдэл эсвэл дутагдлыг бий болгож байдаг байх нэ. Хоёр биеийг үрэхэд электрон нэгээс нөгөө шилжин, хоёр бие эсрэг цэнэгтэй болно. Жишээ нь шил торох хувь ноос гэсэн байна. Битгий санаа зов багшны доор ингээд дурчихсан байгаа энийг. За энэ доороос ингээд бүгдээр харах юм бол би цахилгаан сармаг байгаа энэ шилийг эерэг ба сөрөг цэнэгийнхэн тоо тэнцүү гэсэн үг. Аваачаад торгоор үрэх юм бол за энэ ингээд торго байлаа гэж бод. Энэ хоёр ингээд үрэлцүүллээ гэж бодоход тухайн шилнээс энэс гэсэн үг. Энэ торго руу электрон шилжиж очно гэсэн санаа. Тэгэхээр энэ электроноо алдчихаар энэ эерэг цэнийг илүүдэлтэй буюу эргээр цэнэглэгдсэн байх болно. Энэ электроныг нэмээд авцсан учраас сөрөг цэнигийн давамгаал бий болоос сөргөөр цэнэглэгдсэн
байх нэ. Шилийг торгоор үрхэл шилнээс торг руу электрон шилждэг байх нь. За эсрэг тохиолдолд бид нар хувийг ноосоор үрий сайных шиг энэ тохиолдолд ноосноос хув руу электрон шилжинэ. Тийм учраас энэ хуван дээр эерэг цэнийг сөрөг цэнийг илүүдэл бий болоод сөргөөр цахилгаанчих болвол нөгөөх нь дээр нь сөрөг цэнигийн дутагдал буюу эерэг цэнигийн давмгайлал бий болоод ноос маань өөрөө эргээр цахилгаанцсан болдог байх нэ гэсэн санааг энд илэрхийлэх нэ залуусаа. За үргэлжлүүлье бүгдээрээ. Дараагийн нэг арга маань юу вэ гэвэл шүргэлтээр бүгдээрээ цахилгаанжуулж болно биеийг. Шүргэлтээр хэрхэн яаж цахилгаанжуулах вэ? Энд ярилцъя. Цэнэглэгдсэн биеийг саармаг бие шүргүүлэхэд цэник радиустай пропорционал хуваагдана. За үргэлжлүүлэх гэдэг нь энийг хэлж байна. Шүргэлцүүлнэ гэдэг нь ингээд бөөр нь сайхан ингээд шүргэлцүүлээ тавьчихна гэсэн санааг илэрхийлнэ. Контактлуулах нь байна. Ааха. За энэ нэг жишээг авч хэлцээ. Аль жишээ вэ гэхээр энэ доор байгаа жишээг авч хэлцээ. За дашрамт хэлэхэд энд Q гэж юу юм бэ? За цэнигийг илэрхийлж байгаа. Цэнэг гэдэг зүйлийг бүгдээрээ үүнээс хойш Q-гээр тэмдэглэх нь байна. Аха. 10Q гэдэг маань тим хэмжээний цэнигийн илүүдэл байна гэсэн санааг энд илэрхийлнэ. За тэгвэл эргээр цахилгаанцсан энэ нэг биеийг цахилгаан саармаг бит аваачаад шүргэлцүүлэхэд бөөрөөр наалдуулахад хоёулаа эрэг цэнэгтэй болно. Тэгээд хоёулаа ижилхэн хэмжээтэй байх юм бол эвтэй найртайгаар тухайн цэнигээ хувааж авах нь байна. 10 байсан бол 5-5-аар нь хувааж авах нь байна. За энэ дээр харуулсан байгаачлан ижил төрлийн цэнэгтэй болно. Ижил хэмжээтэй байгаа учраас 5Q гэд хуваагаад авах нь байна. Энэ доор юу гэж бичсэн байна? Дамжуулагч бөмбөлгүүд ижил хэмжээтэй байх үед тэдгээрийг нийлүүлээд салгавал цэник 2 бөмбөлөг тэнцүү хуваагдана. Хэрв зэ ижилхэн биш байх юм бол яах вэ? Яг ийм тохиолдол байвал яах вэ? Нэг нь жижиг, нэг нь том. Энэний радиус нь R2, энэний радиус нь R1. Энэний цэнигийг бүгдээрээ том Q1, энэний цэнигийг том Q2 гэх юм бол радиусаараа пропорционалаар хувааж авдаг. За түүнийг бүгдээрээ бодъё. Энэ хоёрыг хооронд нь шүргэлцүүлээд буцаагаа салгахад жижигхэн бие нь Q2', том бие нь Q1' гэдэг ийм цэнэгтэй болсон байлаа гэж үзье. Энэ цэнигийн хэмжээнүүдийг хэрхэн яаж олох вэ гэвэл энэ дээр бичсэн байгаачлан Q1' тэнцүү. За эхлээд нэг сайхан зураас татчихна бүгдээрээ. Хоёр биеийн цэнэгүүдийг хооронд нь шууд нэмнэ. Скаляр байдлаар нэмээд хоёр биеийн радиусуудыг хооронд нь нэмээд аль биеийнхийг олгож байгаа. Q1' гэсэн учраас эхний бие R1 гэдэг радиустай биеийнхийг олгож байгаа учраас тэр радиусаар нь үржүүлж өгч болно. За яг үнтэй адилхан Q2'-ийг хэрхэн яаж олох вэ гэвэл Q2' тэнцүү дахиад яг ажиллах. Q1 дээр нэмэх нь Q2 хуваах нь R1 дээр нэмэх нь R2 үржих нь R2 гэдэг ингэж олддог байх нэ. За энийг ч гэсэн би алтан дотор хийгээд өгье. Энэ дээр бүгдээр ингэ бичсэн байгаа. За хоёулаа ижлэхэн радиустай гэдэг чинь угаасаа л энэ дээр нэг R, энэ доор 2R, R-үүд нь хураагдаад 2 туваасантай тэнцэх нь байна. 50-50%-аар хувааж авдаг байх нэ.